Архи мөндөд үзэгчдээ Булган аймгийн сайхан Монгол телевиз, Булган аймгийн ууган сум бүтэн төвхтэй бүр хангаан 100 жилийн ой зориулсан хурдан даагны уралдааныг хүргэж байна. Шууд дамжуулалтыг дэмжигч Булган нийт компани. За архи мөндөд наадамчдаа Булган аймгийн бүр хангаан сумын төвхөд 100 жилийн ой их хоёр наадмыг одоо сайхан Монгол телевиз одоо 2 өдөр та бүхэндээ шууд дамжууллаа. За ингээд өнөөдрийн хурдан мөрдийн уралдааны хамгийн отхон нас та гарааны зурхаагаас ирэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн одоо даагны уралдаанд бол газраас өгдөрсөн нэг 90 гарын автан дурт одоо бүртгүүлээд гарааны төхөөр хэмжээний араар бүрэн жагсан байна. Ингээд манлайлагчийн төхөөгөр бол одоо гарааны зурхаагаас нэгэн зэрэг иргэнэ. За ингээд хурдан гарааны зурхаагаас ирэхэд нэг бэлэн болсон байна. Ингээд хурдан даагны уралдааныг та бүхэнд сайхан Монгол телевиз одоо өргөн дамжуулахад бэлэн болсон байна. За ингээд манлайлагч тугийг дээш өргөлөө. За ингээд Булган аймгийн бүр хангаан сум мөрсөн байгууллагын төвхөн яруу алдар 100 жилийн ой хоёр наадмын хурдан гарааны зурхаагаас гарлаа. За ингээд манай морь тавиачд одоо ингэж одоо даагыг одоо цуг дааган дунд ороод ингээд явчихдаг нь одоо жоохон буруу юм байгаа юм да. За ингээд хурдан даагны уралдааны хөнгөн дээр цэнхэр хадагдлын хазаартай сайхан хээртэй гараад ирсэн байна. За цаа талд нь нэг сайхан хулдаа гараад ирсэн байна. Ингээд морь тавиачд одоо гармаар авах юм да. За ингээд хурдан даагны уралдааны хөнгөн дээр Төв аймгийн Угтал сумын уяач Баатар хааны Сэрикийн хурдан халтар хөнгөн дээр гараад ирсэн байна. За Ангмон хөзөн дээр одоо 131 дугаартай мордсон Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Ганц зэргийн хангаан шаргатаа гараад иржээ. За ингээд 2 хөрөндөө 3 4-дээр гараад ирсэн байна. За ингээд хурдан даагны уралдааны айргийн 4-дээр Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Баяр сайхны инх өсөлтийн одоо сартаа хөрөндөө гараад ирсэн бол цаа талд нь Булган аймгийн мөрөг хангаан сумын аймгийн алдарт уяач Байгаль сүргийн Баяр сайхны хүрээ халдсандаа 3-дээр гараад иржээ. За ингээд шаргадаа хөнгө авч эхэлж байна. За шаргадаа бол Булган аймгийн Төв аймгийн Угтал сайдам сумын уяа Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Ганц зэргийн хангаан шаргадаа шүү. Хангаан шаргадаа өнгөн дээр за хээрдэг аман хөзүүн дээр Төв аймгийн Угтал сумын уяач Баатар хөөгийн Сэрикийн халтардаг аман хөзүүн дээр бол Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Байгаль сүргийн Баяр сайхны хурдан хөрөн халдсандаа бол одоо айргийн 3-дээр айргийн 4-дээр бол Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Инхсөлтийн хөрөн халдсандаа гараад ирсэн бол 5-дээр алагдаа гараад ирж 241 дугаартай хээр алагдаа гараад ирсэн байна. За энэ хээр алагдаа бол Булган аймгийн Булган сумын уяач Моготорын одоо цаг өдрхийн одоо хээр алагдаа гараад ирсэн байна. За мөн одоо 281 дугаартай сайхан хөрөн дааг гараад ирсэн байна. Энэ хөрөн дааг бол Булган аймгийн Орхон сумын уяач Батэрдний Сэрот дамдын одоо хурдан бардааг Ишиг өндөр сумын 100 жилийн ой хоёр наадмын хурдан даагны уралдаанд одоо өнгөнд ирж яваад одоо барайны гадуур ороод эргэж ороод одоо айргийн 3-т орсоо. Ингээд 6 дааг бол одоо өнгөн дээр за 7 дээр сайхан ухаа дааг гараад ирсэн байна. Энэ ухаа дааг Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Амгалангийн МКТ хөрөн халдсан дааг гараад ирсэн бол наа талд нь 227 дугаартай мордсон Төв аймгийн Заамар сумын уяач Алтан уйгийн гам бүрэгдээ хөрөн дааг гараад ирсэн байна. За мөн наа талаар нь одоо сайхан халтар дааг гараад ирсэн. Энэ халтар дааг бол 73 дугаартай мордсон халтар дааг за хараахан бүртгэл дээр одоо бүртгэлдэггүй байх юм да. За ингээд энэ хэдэн даагны хард дээр бол одоо Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Цогц сайхны хонгор дааг гараад ирсэн байна да. За Цогц сайхны хонгор дааг бол одоо 5 сарын 1-ний уралдаанд Дашин жилэн суманд айрагдсан Булган аймгийн одоо уяачдын нэрэмжит уралдаанд мөн айрагдсан. За Эрдэнэ сантын одоо 100 жилд айрагдсан энэ хонгор дааг бол одоо үнэхээр хурдан даага. Булган аймгийн Баян нуур сумын уяач Батнасангийн одоо унган одоо за ард дээр нь 63 номертой сайхан ухаа дааг яваад байгаа. Энэ ухаа дааг бол Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Баяр сайхны инхсөлтийн одоо ухаа дааг шүү. За ингээд жоохон суугаад арын даагнуудыг харуулаад бай. За инхсөлтийн ухаа даагны ард дээр хөрөн дааг гараад ирсэн. Энэ хөрөн дааг бол 151 дугаартай мордсон Булган аймгийн мөрөг хангаан сумын уяач Эрдэнэ хөөгийн одоо хээр даагтай хүн адилхан дааг байна. За нааталаар 119 дугаартай мордсон сайхан хөрөн дааг гараад ирсэн байна. Дорнод аймгийн Чойвсын сумын уяач Жаргал сайхны мөнгөрдний одоо хөрөн дааг гараад ирсэн бол цаа талд нь сайхан халтар дааг гараад ирсэн байна. Энэ халтар дааг Төв аймгийн Заамар сумын уяач Чалхаагийн Мөнхөтийн одоо хурдан хээр дааг гараад иржээ. За ингээд цаа талд одоо нэмнэтэй хөвгөдтэй одоо хул дааг гараад ирсэн. Энэ хул дааг бол
Хөвсгөд аймгийн Дарайлан сумын уяач Гал Эрдэнэ Эрдэнэбаатарын хул дааг гараад ирсэн байна. За ингээд энэ хэдэн даагны хөнгөн дээр 73 дугаартай яваад байгаа алтар даагууд одоо бүртгэл дээр хараахан бүртгэлдэггүй дааг шиг байгаа юм да. За ингээд жоохон хоошоо суугаад арын даагнуудыг харуулъя. За ингээд хурдан даагны уралдааны хөнгөн дээр Булган аймгийн Орхон сумын уяач Сэрот дамдын хурдан бор дааг хөнгөн дээрээ гараад ирсэн шүү. Үнэхээр хурдан дааг юм аа энэ бор даагч одоо Орсон болгондоо одоо мордсон болгондоо айрагдаад байгаа. Булган аймгийн Баяр наадамд одоо айрагдсан. Ишиг өндөр сумын 100 жилийн хойд айрагдсан. Ер нь мордсон болгондоо айрагдж байгаа да. За ингээд аман хөзүүн дээр шарга дааг гараад ирсэн. Энэ шарга дааг бол Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Ганцэргийн хангай шарга дааг. Наа талд нь хэр адаг дааг гараад ирсэн. За энэ хэр адаг дааг бол Булган аймгийн Булган сумын уяач Могоо төрийн цогодрохын одоо хурдан хэр адаг дааг да. Хэр адаг даагч одоо Ишиг өндөр сумын Баяр наадамд одоо Ирлээс багт одоо айрагдж байсан. За наа талаар нь ягаан цээжш нэмнэтэй 101 номертой хонгор дааг бол одоо цогцоохны хонгор дааг шүү иргэн мөндөлчтэй. Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач цогцоохны хонгор дааг ингээд нэг 5 даагийг ингээд бор дааг хөнгөн дээрээ жоохон сэрчгсэн байна. Ингээд 6 дааг бол одоо этгээд бол салжтай. За 6 дааган дээр бол одоо араас нь нэм ирэхэд үнэхээр хэцүү баха. За ингээд энэ хэдэн даагийг нэг сайхан танилцуулаад хэ. За жоохон явсч. За ингээд хангай шарга дааг ингээд цаа талдаа 6 дээр наа талд нь одоо цог өдрхийн одоо хэр алга дааг. За түүний наан 223 дугаартай мордсон ухаа дааг яваад байгаа. Энэ бол одоо бүртгэл дээр одоо хараахан байхгүй байгаа энэ ухаа дааг. За наа талд нь одоо цогцоохны хонгор дааг. За түүний урд дээр бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Амгадангийн Инкоти хөрөн алзан дааг гараад ирсэн байна. За ингээд 6 дааг. За нэг сая. За ингээд 6 дааг бол өнгөн дээр 7 дээр хүрэн дааг яваад байна. За энэ хүрэн дааг бол Төв аймгийн Архус сумын уяач Шууран Инкотын хол хэр дааг ингээд 7 дээр гараад ирсэн байна. Шууран Инкотын хол хэр дааг 7. За ингээд арын бөөн даагыг нэг харуулаа тэгээд нэг мөр өргөчлээ. 7. За 8 дээр хэр дааг гараад ирсэн байна. Хадган хазаартай хэр дааг. За хүүхдийн намар бол одоо харагдахааргүй байна. Дахиад жоохон суу яхаад энд хэсэг бөөн дааг байна. Энэ хэсэг бөөн даагтаа цог хөдөө энэ хэдэн даагийг танилцуулаад хэлнэ. За ингээд 167 дугаартай сайхан халтар дааг гараад ирсэн. За энэ халтар дааг бол Төв аймгийн Заамар сумын уяач Шилхаагийн Мөнхөтийн халтар дааг. За түүний урд дээр одоо хул дааг яваад байгаа. Энэ хул дааг бол Хөвсгөл аймгийн Дарайлан сумын уяач Гал Эрдэнэ Эрдэнэбаатарын хул дааг. За наа талаар нь 119 дугаартай өсгий цагаан хүрэн дааг гараад ирсэн. Дорн аймгийн Чавсан сумын уяач Жаргал сайхны Мөнх Эрдэнэ одоо хүрэн дааг. За түүний хард дээр одоо 51 дугаартай хар дааг яваад байна. Энэ хар дааг бол за бүртгэл дээр одоо 51 57 юм байна. 57 дугаартай Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт яваад Лувсан сэрэнгийн их болдын одоо хар дааг яваад байгаа юм байна. За урагшлээ. За ингээ хурдан даагны уралдааны 7 дээр хангай шарга дааг хөдөн судраа жоохон хойшилжтай ингээд хангай шарга дааг 7 дээр. За ингээд өнгөн дээрээ бол одоо 6 дааг одоо цувж эхэллээ дээ. За 1 2 3-аараа одоо цувж эхэлж байна. За ингээд хурдан даагны уралдааны одоо 6 дээр 223 дугаартай сайхан хөрөн дааг яваад байгаа. За энэ хөрөн дааг бол одоо бүртгэл дээр байхгүй хөрөн дааг. За наа талд нь бол одоо 241 дугаартай Булган аймгийн Булган сумын уяач Могоо төрийн цогодрохын хэр адаг дааг одоо ингээд 5 дээр. За Могоо төр гэж одоо Булган аймгийн Баяр наадамд одоо эхнээс төрүүлжсэн бас сайн уяач байдаг да. Өвгөн бурд уяач вэ. За ингээд энэ хөрөн дааг 151 дугаартай мордсон хөрөн дааг бол Төв аймгийн Архус сумын уяач Шууран Инкотын хул хэр дааг шүү. За хул хэр дааг хойноос ороод ирсэн байна. 7 дээр явжсэн. За ингээд хурдан даагны уралдааны айргийн 3 дээр Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач цогцоохны хонгор дааг бол одоо айргийн 3 дээр. За Булган аймгийн Баян нуур сумын аймгийн алдарт уяач за олон өмнө хурднаас хэмээн алдарсан хурднасагийн унган дааг та хонгор дааг бол одоо энэ жил мордсон болгондоо орсон шүү ер нь. За ингээд аман хөзүүн дээр хүрэн дааг яваад байгаа. За энэ хүрэн дааг бол 235 дугаартай мордсон хүрэн дааг бүртгэл дээр бас байхгүй хүрэн дааг ингээ гараад ирсэн 135 юм байна. 135 дугаартай мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Инкотын одоо сартаа хүрэн дааг Амгадангийн Инкотын сартаа хүрэн дааг аман хөзүүн дээр яваад байгаа. За ингээд нөгөө нэг хүрэн дааг чинь хол хэр дааг чинь одоо хойноос одоо ширүүхэн өдөө орж ирлээ дээ. За Төв аймгийн Архус сумын уяач Шууран Инкотын одоо
хол хэр дааг одоо ингээ хойноос одоо ширүүхэн хөлтөө орж ирээд одоо хонгор даагны хажуугаар одоо шурглаа. За ингээд хол хэр даагууд одоо хайргийн 3 дээр 4 дээр одоо цог цаахны хонгор дааг. За хайргийн аман хөзүүн дээр одоо 135 дугаартай морцсон Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Амгалангийн Инкотын одоо хүрэн дааг. За нэг хол хэр даагч нь одоо хойноос нөмөрж ирэх юм байна да. За ингээд Сэр Дамбын одоо хурдан бор даагны уяас ойлгыг бол Булган аймгийн Орхон сумын уяаж Хишиг сэргийн баасан жаргал уяас ойлгыг нь тааруулж байгаа. За ингээд өнөөдөр одоо айрагдахыг одоо байх гэхийн газаргүй өнөөдөр айрагдах нь бол тодорхой байх. За ингээд өнгөн дээр Сэр Дамбын бор дааг, аман хөзүүн дээр одоо ухаа дааг. Энэ ухаа дааг бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Амгалангийн Инкотын ухаа дааг шүү. За 3 дээр нэг хол хөрөнд хэр даагч нь одоо хойноос ширүүхэн хөлтөө орж ирсэн. Энэ бол одоо үнэхээр хурдан дааг байна. За энэ хэр дааг бол Төв аймгийн Архиуц сумын уяаж Шуурайн Инкотын одоо хүрэн дааг. За амгалан цогцойхны хонгор дааг ингээ айргийн 4 дээр. За энэ 4 дааг бол одоо бусдаасаа жоохон сэрчгсэн юм байна. За эрхэм хүндэт үзэгчтэй Булган аймгийн Мөрөг хангасан өвсөн байгуулалтын түүхэн яруу одор 100 жилийн өнгө хоёр наадмын хурдан даагны уралдааны айргийн 4 дээр цогцойхны хонгор дааг айргийн 4 дээр Шуурайн Инкотын одоо хол хайр дааг айргийн 3 дээр. За аман хөзүүн дээр одоо Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Амгалангийн Инкотын одоо хүрэн дааг аман хөзүүн дээр бол өнгөн дээр Булган аймгийн одоо Орхон сумын уяаж Сэр Дамбын одоо бор дааг одоо аман хөзүүн дээр. За ингээд хурдан даагны уралдааны одоо өнгөний 2 дааг бол одоо их ойрхон. За үзүүрийн уралдаан сонирхолтой болох нь Сэр Дамбын бор даагч одоо үнэхээр хурдан дааг юм аа. За ингээд түүхэд 100 жилийн өн их 2 наадмын хурдан даагны уралдааны төрөө магнаа торхон жолоод Сэр Дамбын бор дааг төрөө магнаа Инкотын ухаа дааг одоо аман хөзүү айргийн 3-т 151 дугаартай мордсон Шуурайн Инкотын одоо хүрэн хол дааг одоо 3 цогцойхны хонгор дааг айргийн 4. За хурдан даагны уралдааны айргийн 5-д 57 дугаартай мордсон хар дааг одоо айргийн 5 руу 5 төрөл шиг боллоо. За 57 дугаартай хар дааг бол Төв аймгийн Замар сумын аймгийн алдар туяа Усан сүрэнгийн Инкотын хар дааг айргийн 5. За баяр хүргэе. За Мөрөг хангай сумын төв 100 жилд одоо дааг харагдуулаа. Үзэгч олондоо өөрийгөө танилцуулаад одоо даагныхаа удаа усаа цагаан танилцуулаач. Би Булган аймгийн Орхон сумын хэрэг Сквадрын Хатанбаатар гэдэг. Миний энэ дааг Сэлэн Булган аймгийн Сэлэн сумын хэрэг ихэд тийм үлзий сайхан байж. Наа зах юм аа. Хасаа авсан. Ихийн гидсэн дээрсэн. Би өгчлээ. За хэдх давхар байгараа явж байна. Урд нь хаана оролдоо амжилтаас нь сайхан сэрүүлээ. Багийнхаа хөдөлгөг төрүүлээд Булган сумын наадам төрүүлээд сая Хишиг өндрийн наадам төрүүлж идсэн. Дөрөв давхар байгараа. За баяр хүргэе амжилт. За баасан жаргалаарч баяр хүргэе. За баярлалаа. За бор даагчид оролцсон болгондоо орж байна да. Тэгээ бор дааг одоо удам мөчлийн сайхан амжилттай сайхан сэрүүлээд байгаа шүү. Удам мөчлийн Доронт аймгийн Цэрэнживийн ганц өгч хүний унгаа хатаа байгаа. Энэ хавар над 3 сар дээр ирсэн. Тэгээ ер нь уралцсан болгондоо л орж байна доо. Булган аймагта тавлаа бүргийн төлийн байраа амуу үзүүлээд Хишиг өндөр сум сая 3-аар дахиад энд иртгүүлж. Энэ миний дүү Сэр Дам гэдэг нэг сайхан залууга төвтөд үгийн манай энэ жил ганц хуугаас судалж авсан. Бэлгэнд ганц хуух бэлгэнд өгсөн байгаа. Тэгээ ингээд сайхан уралж байна тэгээд баяртай байна. За Орхон сумаас одоо баасан жаргал хоёач одоо сайхан наадаж байна. Тэгээд нутгийн зан олон болгоомжууд, Мөрөг хангайчуудаа бас 100 жилийн баярын мэдлэгийг хэлчихлээ. Тэглээ. Миний их мормон төрүүлээд боол ах юм хавтраараа тавлаад бор дааг маань бас төрүүллээ. Тэгээд түүхтэй байгаа тэмдэглэж байгаа нутгийн зан олондоо уйсан морин хурдан барилдсан бүхэн хүчтэй тавьсан сум мэрэгэн байгaalаа гэж ирээ даа. За баяр хүргэе амжилт. За баяр хүргэе согоо. За баярлалаа. За түүх 100 жилийнхаа үед одоо дааг хайрагдуулаа. Үзэж олондоо өөрийгөө танилцуулаад хонгор даагныхаа удам өгчлээ сайхан танилцуулаач. За намайг Булган аймгийн Мөрөг хангай сумын 1-р гэвч Сквадрын цогцойхон гэдэг юм байна. Тэгээ миний хонгор дааг
Хэрэдэн төмөх булган зосон төмөхд дөрөвт Харангай өвгөн нурын 100 жилийн хойд дөрөв Төв аймгийн Эрдэнэ сантын 100 жилийн хойд ам үзсэн. Аймгийн уяачтын баярт орж ирсэн. Тэгээд одоо бас Баян нуур сүмийн уяаш манай Хорд насагийн одоо унган адуу тийм ээ. Тэгээд наадамч олондоо бас нэг дутуугаан дүүрэглээ гэдэг шиг нутагтаа сайхан даа гарагдсан. Нутгийн зан олондоо сайхан баяр наадмын мэдлэгээ дэвшилж байна. Маш их баяртай байна. Нутгийн төгс 100 жилийн даа гарагдсан да баяртай байна. Бүрхэнгаа самынхаа нийт бүрхэнгаачудаа баярын мэнд хүргье. За баярлалаа та сайхан баярлалаа. За баярлалаа. За хөө. Иннээс авах гэх. За баяр хүргэе. Уяаш нь тэнд байсан. Хаана? Хаан зогсож. Энэ ирж байгаа. За баяр хүргэе. За баярлаа. За түүх 100 жилийн хойд бас даа гарагдуулаа. Үзэгч олонд өөрийгөө танилцуулаад даагныхаа удамчтай сайхан танилцуулж байна. За баярлаа. Намайг Төв аймгийн Замар сумын инх болдог хүн байгаа. Дааг маань Замар сумын аймгийн алдарт Ташдимбэрлийн инх бол дагсны унгаа адуу. Энэ хавар энэ булганы шиг өндөрт болдог бүс дайргийн 4-өр дагсан дааг байгаа. Сая сумынхаа 100 төрүүлчихэд аймагт Төв аймгийнхаа 100 очиж 20-оор дагчаад ирсэн. 30 нэлж байгаа даа. За хөрөг ангаачудаа олон одоо болгончуудаа түүх 100 жилийн баярын мэдлэгээ дэвшүүлэх үү да. За энэ сайхан өргөн дэлгэр 100 жилдээ бүрэг хангаахан маань гой сайхан хийж байна. Наадмаа зогсосоор нь хэмжээ метрийн бариад. За энэ миний дааг одоо хэдэлч 5 6 юу мэдсэнгүй энэ хасагдсан нэг 2 3 дааг байгаа юм да. 11 дааг араас нь аваач зарим нь машинаар аваач тавьсан гэж тэгээ одоо морник комисс юу шийдэх юм байгаа. Тэрийг хараад байж байна да. За баярлалаа. За баярлалаа. Арх мөндөд үзэгчтэй Булган аймгийн сайхан Монгол телевиз, Булган аймгийн ууган сум бүтэн төвхтэй бүр хангаан 100 жилийн ой зориулсан хурдан даагны уралдааныг хүргэж байна. Шууд дамжуулалтыг дэмжигч Булган нэт компани.